Сайн байцгаана уу та бүхэн. Улс төрийн намын шинжилгээ асуудлаар хийж байгаа цуврал нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг та бүхэнд хүргэх бэлэн болж байна. Энэ удаад бид улс төрийн намын үйл ажиллагаа мөн түүний санхүүжилтэд тавих хяналтын тогтолцоог онцлон ярилцах болно. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр намуудад төсвөө санхүүжилт олгох, намууд харин дотооддоо ардчилалтай бодлогын нам байх зарчмууд тусгагдсан. Энэ талаар бид цуврал нэвтрүүлгүүдэд дэлгэрэнгүй ярьж байгаа. Тэгэхээр улс төрийн намуудын үйл ажиллагаа төлөвшлийг дэмжин төсвөөс мөнгө өгч байгаа тохиолдолд зайлшгүй яригдах ёстой нэг чухал сэдэв бол энэ хяналтын тогтолцоог хэн ямар институт хийх юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр Монгол улсын ард түмнээс ардчилалтай хөрөнгө оруулж байгаа энэ мөнгийг намууд хэрхэн зарцуулж байгаа юм? Тэр нь үндсэн хуульд заасан зарчмын дагуу ажиллаж чадаж байна уугүй юу гэдгийг хянах нь их чухал болж байна. Ер нь ингээд улс төрийн намын үйл ажиллагаа болон санхүүжилтэд өнөө хүртэл хэн яаж хяналт тавьж ирсэн бол үндсэн хууль болон бусад хуулиудын заалтаар энэ хяналтыг яаж зохицуулж ирсэн бол гэдэг асуултыг би судлаачид тавилаа. Улс төрийн намын хяналтыг ярихын тулд нэг хоёр төрлийн бас хяналтын асуудал байна. Нэгдүгüүрт нь бол хэн бүрдэх вэ гэдэг асуудал те. Улс төрийн нам байгуулагдлаа гэж бодоход. За бүрдгэсний дараа энэ нам маань өөрөө үндсэн хууль болоод улс төрийн намын тухай хуулийг заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж гин үү гэдгийг хэн хянах вэ гэдэг ийм хоёр тусдаа асуудал. Энэ 1990 оны бүгд найрамдах Монгол Ард улс төрийн намын тухай хууль гэж анх гарч ирсэн юм байлээ. Тэгээ тэрэн дээр одоо би хараад үзэхээр тийм олон бас хэлбэрээр хяналт тавих асуудал жишээлх юм бол тусгагдсан байсан байдгийг. Одоо юу гэдэг хамгийн түрүүнд намын дүрм мөрийн хэлбэр үндсэн хууль болон улс төрийн намын тухай нийцж байгаасыг дээч өгөх бол хянана. Хоёрдугаарт нь хэрвээ энэ дүрм мөрийн хэлбэрээс гацсан тогтоогдвол дээч өгөхөөс уг зуршлыг арилгахыг одоо улс төрийн намаас шаардна гэж байгаа. Хоёрдугаар. Гуравдугаарт нь энэ ингээд шаардаа болохгүй бол намын үйл ажиллагааг зогсооно. За бүр болохгүй бол ингээд хориглон үйл ажиллагаа явуулах юм бол намыг тараах гэдэг юм уу те. Ийм механизмаар байгаа. Одоо ингээд хуульчлаад өгсөн байдаг тухай. Гэтэл сүүлд одоо 2002 онд батлагдсан улс төрийн намын тухай хуулиар чинь энээс зөвхөн бүртгэгдэл намын дүрмийг л одоо үндсэн хууль нийцж байгаа усхийг л хянана. Бүрдсэний дараа яах вэ гэдг нь бол байхгүй. Засгийн газар огцруулсан хүнийг намын гишүүнээс хөөнөөч гэдэг юм уу те. Санал өгсөн хүнийг. Засаг дарга огцруулах санал өгсөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг одоо намын гишүүнээс хаснаа гэдэг заалт нэг хэсэг одоо энэ намын дүрмд байсан шүү дээ. Тэрийг одоо юу гэдэг дээж өгөхөд өгөөд энэ дүрмийн заалт чинь үндсэн хуульд нийцэхгүй байна. Гэд одоо юу гэдэг усын дээж өгөхөд өргөдөл гомд гаргалаа гэхэд дээж өг тэрийг одоо хүлээж авахгүй. Ягаад тэгэхээр нэгэнт бүртгэгдсэн учраас тэгээд тэр бүртгэгдсэн тогтоол нь өвчин төгөлдөр байгаад байгаа учраас тэгээд тэр одоо намын үйл ажиллагаа дүрм мөрийн хэлбэр нь одоо үндсэн хууль нийцэхгүй байна гэгээд үзлээ гэхэд хэн хандах гэдэг нь ерөөсөө байхгүй. Иргэн хандах юм уу, өөр субъект хандах юм уу гэдэг ийм асуудал нь ерөөсөө манад тодорхой бус. Тэгэхээр миний гарт Монгол улсын гавьяа туйлч үндсэн хуулийн эхийг баригч профессор доктор Бярагийн чимдийн төр нам эрх зүйн шинтгэлийн асуудал нэртэй ном байна л да. Тэгэхээр энэ ном хоёр дэвтрээс бүрддэг. Энэ нэгдүгээр дэвтрийн 199-р талд бол намын шинтгэлийн талаар чимэдгон бодож санаж явдаг үзэл дүгнэлтүүд багтсан байгаа юм. Энийг ярьж байгаагийн учир би эндээс нэгэн санааг нь иш татах гээд байгаа юм. Тэр ингэж хэлж байж: манайд намд тавих шүүхийн хяналт байхгүй байна. Үндсэн хуульд байгууллагын үүднээс намд хяналт тавьж байх нь зүй ёсны хэрэг юм. Намыг сайн ажилуулахын тулд зөв бүрэлдэхүүнтэй, сайн удирдагчтай, ёс зүйтэй, сахилгаттай байвал зохино гэдгийг хүн бүр мэднэ. Харин үүнийг хэмжих хэмжүүр нь хууль, намын дүрм хоёр юм а гэж онцолж байсан байна. Улс төрийн намын шинжилгээ асуудал яригдж байгаа энэ үед улс төрийн намыг хэн бүртгэх, үйл ажиллагааг нь хэн хянах юм бэ гэдэг асуултанд тодорхой эзэн олох хэрэгтэй. Энд тодорхой эзэн байх ёстой гэдэг дээр судлаачид санал нэгдэж байна л да. Энэ цуврал нэвтрүүлэгтээ олонтоо дурдж байгаа судалгаанаасаа би дахин иш татах гэж байна. Тэгэхээр судалгаанд оролцогчдоос намын санхүүжилтийг жирийн иргэд хянж байх ёстой юу, тэнд оролцох ёстой юу гэсэн асуултыг тавихад зайлшгүй иргэдэд оролцох хэрэгтэй гэж судалгаанд оролцогчдын бараг 65% нь хариулсан байна. Ерөөсөө улс төрийн намын үйл ажиллагаа ялангуяа санхүүжилт нь олон нийтэд байтугай гишүүддээ ил тод биш байдаг нь намуудын үйл ажиллагаа хаалттай байна гэж дүгнэхэд хүргэж байна гэсэн дүгнэлтийг олон нийт өгсөн байна. Тэгэхээр энэ дүгнэлт юунаас үүдэлтэй вэ?
Энэ байдлыг хуулийн хүрээнд хэрхэн засаж болох вэ? За өнөө хүртэл манай хуульд ерөнхийдөө энэ улс төрийн намын санхүүжилтийг бол өөрт нь үлдээсэн. Одоо өөрөө л ил болгоно, өөрөө л одоо олон нийтэд танилцуулна гэх. Тэгээд тэн дээр бол ялангуяа хариуцлагын тодорхой механизм хөшүүрэг бол байхгүй. За сонгуулийн хувьд бол тусдаа сонгуулийн хуулиар явж байгаа учраас бол арай илүү наривчлсан зохицуулттай. Гэвч бас дутагдaltaй зүйлүүд маш их байдаг. Сонгуулийн ерөнхий ороонд санхүүгийн одоо хяналт тавих одоо тийм бүтэц байхгүй. Тэгэхээр өмнө нь бол сонгуулийн хууль дээр ч гэсэндээ сонгуулийн ерөнхий орон зардлын тайлбар өгнө нэр төдий хэрэгждэг гэсэн заалт байсан. Тэр үед бол огт одоо зардлыг бид нар хянаж чаддаггүйсэн шүү дээ. Аудитэд оцсноор бол бас харьцангуй арай нэг дээр байдал үүсэж байгаа тий. За тэгэхээр өнгөрсөн 20 оны сонгуулиар ихтэл жишээлбэл нам нэр дэвшигчид нийлээ 75 одоо тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг тий. Гэтэл тэрний мөрөөр яг энэ одоо мөнгийг тийм ээ яг сонгуулийн хууль тогтоомжид заасан дагуу зарцуулсан юм уу эсвэл үнэхээр одоо нөгөө олон нийтийн шүүмжлээд байдаг одоо санал худалдан авах юм уу хууль бусад одоо сурчлагын зарцуулсан юм уу гэдгийг ерөөсөө бид нар хянахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр сонгуулийн хууль заасан дагуу одоо бол төрийн аудит энэ одоо хяналтыг хийж байгаа. За 20 оноос эхлээл ерөнхийдөө анх удаа одоо энэ зардлын тайланг одоо хүлээж авдаг маягтууд одоо бусад журмуудыг гаргалаа штэ. Тэгэхээр одоо бид нар бол 30 жил арчилсан одоо замналаар явж ийж энэ улс төрийн намтай холбоотой, улс төрийн намын авилгыг арилгахтай холбоотой, сонгуулийн шударга байдлыг одоо нэмэгдүүлэхтэй холбоотой энэ чухал зүйлийг тун саяхнаас одоо анхаарч байна л гэж ойлгож байна. За одоо бид нар бол цаашдаа ямар шинжилгээг заашгүй хийх ёстой вэ гэхээр юуны өмнө энэ улс төрийн намын санхүүжил, сонгуулийн санхүүжилт хоёрыг нийцтэйгээр зохицуулж, хяналтыг нь цогц байдлаар оруулж одоо хоёр хуулиндаа тусад нь байдаг юм уу? Эсвэл одоо нэгдсэн улс төрийн санхүүжилтийн хуульч байдаг юм уу? Ямар ч байсан энэ хоёрыг маш цогцол сайтаагаар ингэж хуулиудад тусгах бол шаардлагатай байгаа. Тэгэхээр хамгийн зөв хэрэг нь бол тухайн улс төрийн намыг ямар байгууллага бүртгэгнэ үү? Тэр байгууллага санхүүжилтийг хянах, үйл ажиллагааг хянах тухай асуудал. Өөрөөр хэлбэл бүртгэлээ легитим чанар болгоод тэгээд санхүүжилтээр нь өөр бусад хариуцлагын механизмаар нь тухайн тэр институцийг хариуцлагатай байлгахад маш том одоо чиг үүрэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр сонгуулийн ерөнхий хороонд мэдээж бид нар энэ чиг үүргийг өгөх ёстой. Яг тэгэхээр маш олон янзын одоо загварууд дэлхийн улс орнуудад байгаа ч гэсэн ялангуяа манайх ижил төстэй орнуудын хувьд сонгуулийн байгууллагууд нь энэ улсын намаа бүртгэдэг, санхүүжилтэнд хяналт тавьдаг тэр институцийн одоо тогтолцоо нь илүү гарчсан байна гэдгийг бол туршлагууд бол харуулад байна л да. Өөр нэг хөвлбөр нь бол бүртгэлийн байгууллага угаасаа энийг хийх ёстой. Яг бол улс төрийн нам гэдэг нь өөрөө бас нэг л хуулийн этгээдийн хэлбэр те. Тэгэхээр бол өнөөдөр улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдүүдийг бүртгэж байгаа учраас тэнд бүртгэх ёстой гэдэг ийм асуудал бол ярьдаг. Тэгэхээр бол яг бүртгэлийн байгууллага гэдэг асуудал дээр бол миний хувьд бол эсрэг байр суурьтай байдаг. Яг тэгвэл улс төрийн нам хэдийгээр юу гэдэг хувийн эрх зүйн тийм одоо иргэний нийгмийн байгууллага ч гэсэн өөрөө тийм онцлог субъект одоо засгийн эрх барихад оролцдог ч гэдэг юм уу те. Тэр талаасаа бүртгэлийн байгууллага гэх юм бол тийш одоо янз бүрийн байдлаар нөлөөлөд бүртгэлийн байгууллага гэдэг нь өөрөө л нэг засгийн газрын хэрэгжүүлэх чагаантлаг болж байгаа шүү дээ. Тэгээд тэр байдлаар нөлөөлөлт өртөөд ингээд янз бүрийн одоо ингээд тамга тэмдэгний маргаанаас ахуулаад ингээд маргаа яваад байна. Тэгээд тэр асуудал дээр ингээд янз бүрийн асуудал үүсэх аргагүй. Нөгөө талаасаа энэ улс төрийн нам гэдэг чинь өөрөө нөгөө Монгол улсын үндсэн хууль заасны дагуу тийм ээ ард түмний өмнөөс мандат авч энэ шийдвэр гаргадаг тийм байгууллага. Тэгэхээр тийм одоо бүрэн эрхтэй одоо үндсэн хуулийн бас нэг институт болсон энэ улс төрийн намыг бүртгэх асуудлыг бид нар зөвхөн нэг агентлагийн түвшинд тийм ээ шийдэх бол боломжгүй. Улс төрийн намыг одоо байгуулдаг, үйл ажиллагааг хяндаг тэр олон янзын загваруудаас бас үндсэн хуулийн шүүх нь өөрөө бас энэ асуудал нэлээ одоо байр суурьтай тийм улс орнууд бол байдаг л да. Тэгэхээр мэдээж үндсэн хуулийн шүүх гэдэг бол өөрөө одоо маш одоо хараат бос те мэрэгсэн байдаг ийм байгууллага. Бид нар энэ чиг үүргийг хэрвээ одоо манай улсын хувьд бол гэхэд үндсэн хуулийн цэцэд өгнө гэвэл бид нар яг одоо хүртэлх үндсэн хуулийн цэцийг байгуулж ирсэн бас энэ туршлага, арга хэлбэр магадгүй одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүдэд тавигддаг тэр шаардлагуудыг ингээд ажиадахад эргээл бид нар нөгөө
35 жилийнхээ өмнөх туршлагатай бас зуралдах вэ гэдэг болгоомжлол бол байна л да. Маш олон одоо улс төрийн шийдвэрүүд ар араасаа гарч ийн. Тэгэхээр энэ тохиолдолд бас бид нар яг энэ ардчлалыг өөрийг нь аврах гэж байгаа нэг ийм институцийн одоо аюулгүй эдлийн асуудлыг бас бид нар ийм байгууллагад хариуцуулж өгнөхэд яг одоо бол жишээ нь тийм ч оновчтой одоо хувилбар бол биш болов уу гэж судлаачийн хувьд бодож байна. Тэгэхээр хамгийн боломжтой хувилбар бол одоо яг дээд жүүх юм уу эсвэл сонгуулийн ерхий ороо гэдэг асуудал дээр л гол анхаарал төвлөрж байгаа гэсэн үг. Тэгээ яг хөө дээд жүүх одоо юу гэдгийг бүртгэж байгаа нэг асуудал бол ер нь 90 оноос хойш ингээд яваад одоо энэ 2021 оны хүртэл бол дээд жүүх дээр одоо бүртгэлийг нь яаж хийжсэн бэ гэхээр иргэний иргэн танхим гэж байдаг дээд жүүхтэй. Захиргааны иргэн танхим, эрүүгийн иргэн танхим гэсэн 3 танхимтай. Иргэний иргэн танхимын 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр одоо улс төрийн намын ирүүлсэн баримтчгийг одоо үндэслээд бүртгэх үү яах вэ гэдгээ шийдвэрлэдэг тийм процесстэй явсан. Сая одоо Монгол улсын шүүхийн тухай хууль батлагдаад энэ процесс нь арай өөр болсон гэсэн үг. Тэр нь яаж өөрчлөгдсөн бэ гэхээр зөвхөн иргэний иргэн танхим биш, дээд жүүхийн одоо нийт шүүгчдийн зөвлөгөөнөр энэ асуудлаа бүр ингээд хилцээд ингээд шийдвэрлэдэг тийм одоо бас зарчим руу шилжчихсэн явж байгаа. Улсын дээд жүүх намыг бүртгэж байгаа нэг асуудлыг бүртгэлээ гэж бодоход тэр бүртгэлтэй холбоотой маргаа нэг одоо хэн шийдэх вэ гэдэг асуудал дараа нь гарч ирдэг байхгүй. Тэгэхээр улсын дээд жүүх маань өөрөө бусад шүүхтэй одоо юу гэдэг хариуцлагаар татагтаад явах уу гэдэг асуудал байгаад байдаг. Гэтэл үндсэн хуульд маань нөгөө улсын дээд жүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэдэг нэг заалт байгаад байдаг ч юм уу. Энэ талаас аваад үзэх юм бол нөгөө бүртгэхгүй гэсэн шийдвэр гарлаа гэж бодоход цаашаа одоо маргах эрх нь хаалттай байна гэдэг асуудал бол маш их яригадаад байдаг. Одоо хүртэл бид нар өнгөрсөн бүх туршлагаа харахад сонгуульд оролцож байгаа улсын намуудыг бүртгэх тийм ээ, сонгууль нэр дэвшиг өөрчлөлт гэж байгаа одоо бидаа нэр дэвшигчдийг бүртгэх тэр бүх ажлыг бол сонгуулийн ерөнхий хороо бол хийж ирсэн шүү дээ. Тэгэхээр яагаад бид нар сонгуулийн ерөнхий хоронд энэ бүрийн эрх чигүүргийг байх ёстой гэж үзэж байна гэхээр ялангуяа одоогийн байгаа нөхцөлд ядаж одоо сонгуулийн ерөнхий хороо маш олон одоо өөр субъектүүдээс санал олгогдож сонгогддог тийм байгууллага шүү дээ. Магадгүй бид нар сонгуулийн ерөнхий хорооны бүтцийг хараат бус байдлын асуудлыг хэрвээ үнэхээр одоо сайжруулад бид нар одоо хараат бус болгочих юм бол магадгүй энэ улсын намыг бүртгэх асуудлыг, хяналтын асуудлыг, санхүүжилтийн хяналтын асуудлыг ич бүрэн багцаар нь бид нар сонгуулийн ерөнхий хорооны бүрийн эрх чигүүрэг рүү хариалуулах нь зүйтэй. За нэгэн тал одоо сонгуулийн ерөнхий хороо одоо тэр төрөөс олгох, намуудад олох ялангуяа санхүүжилтийг шийдээ явах юм бол тийм ээ. Дээрээс нь тэр төрийн санхүүжилтийн зориултыг заана гэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл нам шиг ажиллах, хийх ёстой одоо энэ ардчлалын тогтолцоонд хийх ёстой үүргээг үүсгэх тийм энэ бүх хөшүүргийг нь хуульдаа тусгаж өгөөд үйл ажиллагааныхын тайланг авна гэж байгаа. Үйл ажиллагааны тайланг нь авж байгаа юм бол тэрнийг одоо хажууд санхүүжилтийн тайланг уг нь бол нэг байгууллага хариуцаа явах нь одоо илүү үр дүнтэй байж болох юм. Тэгэхээр одоо энэ асуудлаа яаж зохицуулах вэ гэхээр сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага гэхэд бид нар одоо юу гэдэг Америкийн одоо Federal Election Commission гэдэг тийм холбооны сонгуулийн хороон дээр одоо маш том аудитын бүрэлдэхүүн ажилладаг. За яг хажууханд нь Канадад ч гэсэн тийм ээ маш том одоо аудитын бүрэлдэхүүн сонгуулийн хорон одоо үндэсний хэмжээний хороон дээр нь ингээ ажиллаж идэг. За дээрэс нь бол тэр сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг одоо 20 жилийн хугацаатай аж гэдэг юм уу тийм ээ томлох асуудлыг бас маш нарийн зохицуулаад өгсөн юм Канадад жишээлбэл юм жишээ байдаг. Тэгэхээр энэ дагуу бид нар сонгуулийн ерөнхий хорооныхоо бүтэц бүрэлдэхүүнийг эргэж гаргахаас өөр аргагүй болно. Манайхтай адилхан хуульчил социалист орнууд жишээлбэл гүржид бол сонгуулийн ерөнхий хороо төрийн аудиттайгаа зэрэгцэж ажиллаж байгаа. Тэгээ тайлан дээр өөрөөр хэлбэл тайлантай холбоотой ямар нэгэн асуудал гарлаа гэхэд аудитын байгууллага руугаа явуулж хянуулаад дүгнэлт гараад ирэнгүүт нь хариуцлага тооцох асуудлыг нь бол сонгуулийн ерөнхий хороо жишээлбэл ингээд хариуцлагын хөшүүргийг тийм ээ суулгаад өгсөн. Энэ хоёр байгууллага хамтарч ажиллаж байгаа. За Эстонд гэхэд бүр тусдаа бие даасан одоо зөвхөн сонгуулийн одоо болоод улс төрийн намын санхүүжилтэд хяналт тавих зорилготой тусдаа ийм байгууллагыг жишээлбэл гаргаад өгсөн байх жишээтэй. Ингээд бол янз бүрийн одоо жишээнүүд байна л да. Гэхдээ манай орны хувьд бол магадгүй одоо сонгуулийн ерөнхий хороо нэгэн тал одоо төрийн санхүүжилтийг хуваарлах асуудлыг хариуцаж авч байгаа. Дээрэс нь үйл ажиллагаанд нь тийм ээ тэр дотоод ардчлал одоо үнэхээр хэрэгжүүлж байгаа үе юу гэдэг өнцгөөс нь л одоо хянана гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг хянаж байгаа үе юу гэдэг нэгэн тал сонгуулийн ерөнхий хороонд хариуцаж байгаа бол магадгүй одоо анхан шатны энэ санхүүжилтийн хяналтыг бол сонгуулийн ерөнхий хороонд өгөх нь зүйтэй байж магадгүй би бол судлаачийн хувьд бол
боддог. За энэ тохиолдолд бол төрийн аудиттай харин яаж хоршиж ажиллахын төрийн аудитуудыг авилгатай тэмцэх газар бусад энэ нөгөө хяналтын байгууллагуудтай яаж одоо хамтарч ажиллах юм бэ гэдэг энэ харилцааг бол маш наривчлан бусад хуулиуд нь одоо заад юм уу тусгайлан одоо зохицуулах шаардлагатай. Жишээлбэл гүржид гэхэд одоо аудитын байгууллага дээр одоо сонгуулийн ч юм уу одоо улс төрийн намын зардлыг хянлаа гэж бодоход тэнд асуудал үүслэе гэж бодоход шүүхийн шийдвэрээр одоо юу гэдэг нь татврын газраас мэдээлэл гаргуулж авах боломжтой тий байх. За дээрэс нь одоо янз бүрийн одоо талуудыг дуудаж уулзах одоо мэдээлэл гаргуулж авах гэх мэт ингээ янз бүрийн эрхүүдийг бас ингээд нарийн заагаад тусгаад өгсөн. За тэгээд энэ татврын газар байна уу, улсын бүртгэлийн газар байна уу, авилгатай тэмцэх газар байна уу, энэ тойрсон энэ хяналтын институтүүдтэй ямар байдлаар харилцаж ажиллах юм бэ гэдэг харилцааг нь хүртэл маш наривчлсан зохицуултууд ингээ үйлчилж байгаа. Тэгэхээр энийг бол одоо манай хос хуулиндаа одоо нэгэн тал одоо хуулийн улс төрийн намын хуулиар шинжлэж байгаа юм болвол бүрэн үүсэд бол тусгаж зохицуулж өгөх зүйтэй. За сонгуулийн ерөнхий хорооны хэрвээ улс төрийн намыг бүртгэдэг, жиг үүргийг хяндаг, санхүүжилтийг хуваарилдаг, санхүүжилтийг зориултын бусаар зарцуулбал хяналт тавьдаг болох юм бол бид нар сонгуулийн ерөнхий хорог ямар одоо загвараар илүү байгуулах ёстой гэхээр одоо Филиппиний загвар байдаг тийм ээ, өөрөөр хэлбэл аль нэг одоо ер нь парламентаас байгуулна гэдэг чинь парламент өөрөө улс төрийн намуудаас бий болж байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох парламентын нөлөөг багасгах замаар илүү одоо тэр сонгуульд оролцох тэр олон талуудын одоо үүрэг оролцоог бий болгох замаар магадгүй одоо тусдаа одоо search committee гэж байгуулж байгаа тийм ээ, сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг одоо олж сонгож тийм ээ, шалгаруулж, за үнэлж, олон нийтээс саналын авч, за мөн бидэрт одоо нийтийн сонсголын тухай үйл байна тийм ээ, энэ томилгооны сонсголын зохион байгуулж үнэхээр тухайн сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшиж байгаа хүн улс төр одоо улс төрийн хувьд тийм ээ, хууль зүйн хувьд, за мөн одоо эрх мэдэл санхүүгийн хувьд ямар нэг одоо улс төрийн институцээс одоо хараад бусаа гэдгийг баталгаажуулсан ийм одоо өргөн хүрээтэй маш олон талыг хамарсан, маш олон тооны хилцүүлгийн дараа бий болдог одоо гарч ирдэг байвал энэ сонгуулийн байгууллагын одоо хууль ёсны байх тийм ээ, тэнд одоо олон талын итгэлийг хадгалахад их тийм том хувь нэмэр болно гэж харж байна. Тэгэхээр бид нар илүү тэр Филиппиний загварыг буюу одоо өөрчлөөд сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг сонгон шалгаруулдаг тэр комитиг байгуулчаад тэр комити нь одоо сонгуулийн хороодын гишүүдийг одоо томилдог тийм ээ, тэр шинжилэл рүү илүү одоо шилжихвэл бид нар бас энэ сонгуулитай холбоотой мөн одоо улс төрийн намын төлөвшөлттэй холбоотой магадгүй одоо энэ улс төрийн намуудын одоо арчилсан бас байгаатай холбоотой үүсэж байгаа энэ маш олон тооны асуудлыг шийдвэрлэх тэр их гарц гаргалгаа бас болох боломж бол байна л гэж судлаачийн хувьд харж байна. Нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой энэ бол үндсэн хуулиар тавьж байгаа шаардлага. Энийг бол одоо ирмэлзэл байх хэсэг нь бол сонирн биш. Тэрийг бол заавал хийх ёстой. Улсын хурлаас чинь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг гаргацсан. Тэрэн дээр улс төрийн намын хуулийг шинжилнэ гэдээ оруулчихсан. Тэгээд ийм мөрийн хөтөлбөр дээр өөрсдөө оруулчихсан. Ийм дээр одоо хийхээс өөр аргагүй хийх ч ёстой. Тэгээд хийж чадахгүй бол одоо тэгээд иргэдийн итгэлийг л алдсан ийм л зүйл болох байх л та. Тэгэхээр хийгээд одоо энийг нэг талд нь гаргаад ингээл явах ёстой гэж би яг судлаачийн хувьд л харж байна. Бид нар маш олон хариуцлагатай, маш олон томоохон шинжилгээ өмнөөс тулж ирж ирсэн. Тэгээ энэ бүх шинжилэлүүд тэр парламентэд байгаа улс төрийн хүчнүүдээс эрх барьж байгаа улс төрийн намуудаас бол их ховорхон байдаг. Харин бид нар ялангуяа одоо ийм одоо түүхэн цаг үед бид нар үндсэн хуулийн томоохон шинжилгээний дараа ялангуяа одоо Монголын нарчлын амин сүнс болж байгаа энэ улс төрийн намын институцийн одоо шинжилгээний асуудлыг авч үзэх гэж байгаа бол бид нар энэ шахалтыг, энэ хүлээлтийг, энэ улс төрийн өсөл зөргийг олон нийтээс парламентэд судалгууч гэсэн гадуур байгаа улс төрийн намуудаас мөн одоо энэ одоо төрийн сонирхлыг бүрдүүлдэг олон янзын сонирхлын бүлгүүдээс мөн одоо цаана байгаа 2,300,000 сонгогчийн дэмжлэгтэйгээр бид нар энэ шинжилгээг хэрвээ хийж чадах юм бол магадгүй бид нарт арчлалын хувьд маш том ахиц дэвшил гарна гэж бол харж байна.